оролцож чадахгүй олон хүмүүсийг боломж олгож те ингмээр санагдаж байна. Их урам зориг авлаа. Баярлалаа. Урьсэнд баярлалаа. Тэгээ ирэх уралдаанд хэдүүлээ одоо маш амжилттай оролцох хэрэгтэй юм байна. Энэ уралдаанууд амжилттай оролцсноор бидний худалдаа авахчид улам их нэмэгдэнэ. Сайн байцгаана уу? Сайн уу? Сайн байна уу? За, дэжгүүд сайн байна уу та хэдмаа? Ороод ирэх гэсэн болохоор ороод ирлээ. Та хэдийг гоё юм танилцуулнаа гэж надад хэлсэн шүү дээ. За бид хэд өнөөдөр нэг үүсгэн байгуулагч байгаа ингээд дуудаад бас ингээд өөрснийхээ үйл ажиллагааныхаа үйл явцыг бас танилцуулъя. Дээрээс нь бас дүүрэг орон нутгад нийслэлтэй одоо сунгуул байгаа учраас бид нараас үйл ажиллагаануудаа танилцуулаад өглөө нэг цай хамтдаа уугаач гэдэг ингээд хүссэн юм аа ингээд. Тэгээ бид нар сая бас нөгөө дэлхийн гар урлаа штэ наадамд яваад бас төвөөрөө яваад бид нар нэгдүгээр байранд шалгараад ирсэн. Хаана Оросд явсан байгаа. Тэгээ бас айгүй бас ийм урамтай өөрснийхөө бүтээлээр эсхийн урлагийнхаа номинацаар нэгдүгээр байранд ороод ирсэн бас авууштай. Биднэрт ийм урилга ирчээд байгаа юм. Энэ маань гэхээр бид нар энэ Оросд бас ингээд нөө өндөр гутлын их наадам гэдэг энэ Оросын засгийн газраас ийм урилга ирээд энэ дээр бид нар бас уралдаандаа бэлдээд байж байгаа. Гутлын чиглэлээр бид нар энэ уралдаанд оролцох гээд 11 сарын 16-нд биднээс төвийнхаа ингээд хүмүүсийг авч очих ийм зорилготой байж байна. Бас нэг бидний бас нэг үүсгэн байгуулад хамтдаа бүтээл хийгээд явсан бид нар Монгол Лакс гэдэг ийм гоё шинэ брэндтэй болсон байгаа. Брэндийнхаа брэнд бүхгүүтэй ингээд хийгээд маш гоё брэндтэй болсон. Одоо энэ дээрээ бид нар ажиллаа бүтээгдэхүүнийхээ хөгжүүлэлт тал дээр ингээд ажиллаа явж байна. Солонгос хаашаа гарах вүлээ? Ер нь бол дэлхийн аль ч орн руу гарах ийм боломжтой ийм брэнд бүхтэй энэ бүх юунуудаа хийгээд маш их юм болж ингээд бид нар юугаар гаргасан байж байгаа. Тэгээ биднэрт нэг 190 сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй болсон. Эндээсээ буцалтгүй яг ийм солонгосын засгийн газрын дэмжлэгээрээ төслийн хүрээнд тэгээ 2025 онд маань бас төсөл маань цаашаа бүтээгдэхүүнээ хөгжүүлэх тал дээр бид нар илүү төлхөө ажиллах юм зорилготой байж байгаа. Ер нь дүүргийн одоо энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гар урлаачид одоо ингээд жижиг үйлдвэрлэгчдийн гол асуудал нөгөө юу гэдэг вэ? Борлуулалт. Тийм маш гоё ийм брэндтэй болсны ач тус нь бас сая нөгөө Японы эзэн мөшийн хотын нөгөө удирдлагууд бас манай төвтэй үйл ажиллагаатай танилцаад бид нар нөгөө Японд Монголд гэсэн ийм үзэсгэлэн худалдаа уралдаан маягийн гоё одоо сонгойхын дүүрт 10 жилийн өндөр ийм хийгч байгаа. Тэгээ бид нар сая нөгөө нийт нөгөө гишүүдтэй 50000 ширхэг кимоно ингээд тараагаад байж байгаа юм. Тэгээд тэрэндээ зориулаад бас ингэ уралдаан зарлаад тэгээд нэг кимоно гэдэг нь одоо энэ гихч нэг ийм нөгөө бүс байгаа шүү дээ. Энэ бүснээс ингээд 50000 ширхэг тараасан байж байгаа. Энээс 5 м даав гардаг. Энэ бүснээс. Тэгэхээр нөгөө японочууд ч бас нөгөө бүтээгдэхүүн энэ дахин ашиглах зориултаар нөгөө ерөөсөө хайч орохгүйгээр энэ бүтээгдэхүүнийг ингээд шууд ингээд нийлүүлдэг байгаа. Тэгэхээр дараагийн нөгөө холбож өгсөн компани маань одоо биднэрт нийлүүлээд ингээд энийгээ бид нар одоо тараацсан. Буцаагаад нөгөө иргэд маань биднэрт нөгөө бүтээгдэхүүнээ хийж ирээд бид нар уралдаан зарлалцсан. Ингээд явж байгаа. Энэ кимоногоос нь болохоор 7 м даваа гарч байгаа тийм. Энээс 7 м даваа гараад бид нар бас нэг хүүхдийн хувцсны тийм эндээс хүүхдийн хувцсны юм уралдаан зарласан байж байгаа ээжүүд дундаа. Тэгээ бас нөгөө шалгарсан хүмүүсийгээ бид нар нөгөө эзэн мөшийн хот руу одоо явуулж нөгөө нэг уралдаанд өөрснийхээ хийсэн бүтээлээр юу гаргах. Тэнд угаасаа нөгөө бас яг юм одоо энэ кимоногийн материалаар хийсэн бүтээгдэхүүний уралдаан угаасаа болдог. Тий, тэрийгэ болдог. Тэрийгээ ингээ оролцуулж байгаа тий. За нэр дэвшиг сандаг сүрэн дарагтаа маш их баярлалаа. Энэ төвийг 7 жилийн өмнө бидэнд байгуулж өгсөн. Энэ төвийг байгуулснаар манай холбооны 4000 гаруй гишүүдтэй 4000 гаруй үйлдвэрлэгчтэй болсон 25-6 мэрэгжлийн багштай. Энэ мэрэгжлийн багшаараа бол маш олон хүнийг мэрэгжил сургаж, олбог оюулдаг, оюутал Монгол хотлын сургалтуудад сургаад хүмүүсийн иргэдийн орлого маш сайн нэмэгдэж одоо өрхөн үйлдвэрлэх боломжийг энэ төв байгуулснаар олж явсан. За
ер нь тэгээд манай сандаг сурын төлөөлөгч маань нөгөө төвөө ингээд нөгөө байгуулаад одоо 7 дахь жилдээ бид нар үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Би энийг үүсгэсэн шүү. Би энийг ингэж анх санаачилсан ч гэдэг юм уу. Ийм юм хүм гэдэг их дараахан хүн шүү дээ. Тэгээд энэ удаад нөгөө манай сонгон архин дүрт нөгөө сунгуулийнхын сурчлагаа эхлээд юу байж ингээд сурчлагаатаа дүүргээр ингээд ажиллаж байгаа үед нь бид нар бүр зориудаар сандаг дарга та нэг төв дээрээ ирээч биднийхээ хийж бүтээж байгаа үйл ажиллагаатай нэг танилцаач нэгдүгээр хоёрдугаарт бид нар ч гэсэн бас нөгөө сунгуулийнхын сурчлагаанд өөрснийхээ ингээд дуу хоолойгоо ингээд өргөё та минь одоо нэг төвөөрөө ирээч гэдээ бас ингээд өрсөн байгаа. Тэгээд өөрөө их маш их даруухан хүн би энийг санаачилсан штэ би ингэсэн штэ гэдэг юмыг ерөөсөө ярьж явдаг. Ингээд одоо нэг хүн л гэхэд 400 шавтай тий. Ингээд одоо нэг өөр олон төрлөөр ингээд олон эмэгтэйчүүдэд ийм боломж олгож ингэж өгсөнд би туйлын их баяртай бөгөөд бахархалтай ийм сайхан байна. Тэгээд төвөө улам сайхан өргөжүүлмээр санагдлаа. Илүү олон эмэгтэйчүүдэд тий боломж олгомоор тэд бас оролцож чадахгүй олон хүмүүсийг боломж олгож тий ингмээр санагдаж байна. Их урам зориг авлаа. Баярлалаа. Урьсанд баярлалаа. Тэгээ ирэх уралдаанд хэдүүлээ одоо маш амжилттай оролцох хэрэгтэй юм байна. Энэ уралдаанууд амжилттай оролцсноор бидний худалдаа авахчид улам их нэмэгдэнэ тий. Тийм байгаа юм байна шүү. За баярлалаа та бүхэндээ. Баярлалаа бүгдээрэнд маш их баярлалаа. За тэгээд сонгуулийн энэ ажлаа дуусгаад тэгээ баяртайгаар дараа нь уулзцаая. За баяртай. Хотын сэргэлт шин Улаанбаатар хотын дарга багаар нь дэмжицгээе.